2019-с 2025 оны 3 дугаар улирлын байдлаар авилгын гэмт хэргийн улмаас учирсан 3 орчим их найт төвөргийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөд байна. 2024 онд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлөөр нь авч үзвэл 56% нь торгох ял, 10% нь зорчих эрхийг хязгаарлах ял, 7% нь хорих ял, 3% нь тэнцэх болон үүрэг хүлээлгэх ял оногдуулжээ. Нийслэлийн прокурорын газар авилгатай тэмцэх газартай хамтран авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах, мөрдөгч прокуроруудыг чадваржуулах, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна. За авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсэн Монгол Улсын эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг, за мөн 18 6 дугаар зүйл заасан мөнгө угаах гэмт хэрэг, прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эрүүгийн эрхт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Яг өнөөдрийн байдлаар бол тус хэлтэст нийтдээ 872 эрүүгийн эрхт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За сүүлийн жилүүдэд бол улсын ерөнхий прокурор, за авилгатай тэмцэх газрын зүгээс мөрдөгч прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр бол дотоод болон энэ гадаад сургалтуудыг шат дараатай ингэж явуулсны үр дүнд мөрдөгч прокурорын ур чадвар, за гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгө авчрах, за эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх, хүсэлт илгээх, за криптовалютыг тухайн байгаа арилжааны даасанд нь хязгаарлаж битүүмжлэх зэргээр бол мөрдөгч прокуроруудын ур чадвар эрс сайжирч байгаа гэж үзэж байгаа. За 2019-өөс 2025 оны байдлаар за Монгол Улсын хэмжээнд нийтдээ 11,600 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За энэ хугацаанд мөн нийтдээ 3 их найт төвөргийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөж одоо улсын төсөвт төлрүүлсэн. За мөн 13.6 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан гэсэн ийм тоо мэдээтэй ажиллаа үргэлжлүүлээд явж байна. Нийслэлийн прокурорын газраас авилгын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2023-24 оны байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд төр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор авилгын гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам сэдвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, авилгын гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөл, тулгамдж буй асуудал, эрх зүйн зохицуулалт, шалтгаан нөхцөлийн үеэлтэй холбоо, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үндэсний эрсдлийн үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон гайлын байгууллагын авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.